За gx гэсэн олон гишүүнт x-с нь 2-ын квадрат хуваагддаг бол b-цэгүүдийг олно. Энэ хоёрыг одоо мэдгүй байгаа. Энэ хоёрыг олно гэсэн үг. За мэдээж квадрат нь хуваагдаж байгаа юм чинь x-с нь 2-т нь өөрт нь хуваагдана. Өөрөөр хэлбэл gx гэдэг олон гишүүнт болохоор x-с нь 2-т хуваагдана гэсэн үг. За энэ чинь юу гэсэн үг вэ? Безүүгийн теоремсоор x-ийн оронд энэ дугаар 2-ыг нь орлуулчих юм бол үлдэгдэл нь тэг гарна. Өөрөөр хэлбэл безүүгийн теорем болохоор ингэ бичих юм бол энэ тэг гарна гэсэн үг. За тэг энийг олъё. Өөрөөр хэлэх юм бол gx-ийнхаа x болгоных нь оронд нь 2-ыг орлуулна. Тэр хасах 6 гүрчих нь 2-ын 3 зэрэг. B гүрчих нь 2-ын 2 зэрэг. C гүрчих нь 2, хасах нь 3 гэдэг юм тэгтээд нь зөкстэй. За энэ мэдлэл мэдээж хэрэг 4B болно, нэмэх нь энэ болохоор 2C болно. За энэ нь болохоор 48. Хасах 48 болоод энтэйг нийлэхээр хасах 51 болно. Тэнцвэрийн дэрмийн ард оруулах юм бол нэмэх 51 гэж гарч байна. За ийм төсөл гарч байна. За сая бол x-с нь 2 хуваагдана гэдэг нь ашиглаад ийм тэнцвэр гаргаж ирлээ. За одоо x-с нь 2-ын квадрат нь хуваагдана. Энийг ашиглаад дахиад тэнцвэр гаргаж ирэх хэрэгтэй. За тэгэхээр юу гэсэн үг болох вэ гэхээр gx гэдэг бол энд хуваагдана гэдэг нь хуваахад ямар нэг юм ногдоод тэг үлдэгдэл өгнө гэсэн үг. За үлдэж байгаа тийг ингэж бичих хэрэгтэй. Тэгтээ бичихгүйсэн ч бол. За ямар ч гэсэн иймтэй тэнцэж явах хэрэгтэй. Хэрвээ хоёр талаас нь уламжлал авах юм бол за урталтаа g' x болоод арталтаа үржүүрийн уламжлалын дүрмээр эхлээд эндээс нь уламжлал авна. Тэгэхээр 2-ыг үржих нь x-с хасах нь 2 болно. Зэрэг нь урагшаа буугаад зэрэгээс нэг хасагдахаар энэ дээр нэг зэрэг болон тэр нэгийг бичихгүй байж болно. Тэгээд q-гээр үржүүлээд үржүүрийн уламжлалын дүрмээ мэддэг байх хэрэгтэй. За одоо x-с нь 2-ын квадрат гэдгийг хэвээр нь өчөөд q-гээс нь уламжлал авна. За ингээд харах юм бол хоёуланд нь x-с нь 2 байж байгаа. x-с нь 2-ыг хаалтнаас гаргачих юм бол ийм бол. За яг безүүгийн теоремтой адилханаар ер нь бол одоо эндээс юу гэж хэлэх вэ гэхээр хэрвээ gx гэдэг юм x-с нь 2-ын квадрат хуваагддаг бол уламжлал нь энд хуваагдана гэсэн үг болж таар. Эндээс дахиад x-ийн оронд 2-ыг орлуулчих юм бол энэ тэнцвэрийн бүх x-ийн оронд 2-ыг орлуулчих гэсэн үг байхгүй. Тэгэхээр урталтаа бол g' 2 болно. За арталтаа бол энд шууд тэг болно. За арталт нь юу ч гарч ирсэн гэсэн хамаагүй тэгээр үржүүлж байгаа учраас шууд тэг болно. За энэ нөхцөлөөр цааш нь гүйцээгээ бичих юм бол юу болох вэ гэхээр за гүйцээ бичих тулд мэдээж эндээсээ уламжлалаа эхлээд авах хэрэгтэй юм байна. За gx-ийн уламжлал гэдэг бол өгөгдсөн нөхцөлөөр хасах 18-ыг үржих нь x-ийн квадрат нэмэх нь 2b-г үржих нь x нэмэх нь c болно. За энэнийхээ x болгоных нь оронд 2-ыг орлуулчих юм бол тэг гарах ёстой. Хасах 18-ыг үржих нь 2-ыг орлуулчихад 4 болно. Нэмэх нь энд нь 2-ыг орлуулад энэ 2-тоо нийлгээрээ 4b нэмэх нь c тэнцүү тэг бол. За энэ хоёр бол үржигдээд хасах 72 болох юм байна. Хасах 72-ыг нарагш нь оруулаад энд бичих юм бол за ийм бол. За одоо бид энэ системийг бодоод BC-ээр олвол бодлого дуусна. За энийг бол хасаг аргаар бодчихвол айгүй амарх юм байна. Дээд дугаараас нь доод дугаарыг хасчих юм бол энэ хоёр нь устдаад 2C-гээс 1C хасгаар 1C гарч ирнэ. 51-ээс 72-ыг хасах юм бол хасах 21 болно. За C-г олцсон. Одоо бид нар олсон энэ C-гээ за энд орлуулчихвал арай амархан. Энд орлуулах юм бол
70 явуулна. Хас 21 60 90 болоод эндээс B-гээ олно гэх юм бол ийм болох нь. За бид нар B-гээ олчлоо, бас C-гээ олчлоо. Ингээд болгоод тусч байна. За энэ улам дээрс нэг ойлгож авах зүйл бол хэрвээ энд квадраттай байх юм бол уламжлал нь ч гэсэндээ энэ хуваагдана гэсэн үг. Хэрвээ энд 3 зэрэгтэй байх юм бол 2 дугаар хэрнээ уламжлал нь ч гэсэндээ x-ээс нь 2 хуваагдана гэсэн үг байна.